хүүхдүүд ингээд хараад байхад бол сум орон нутгаар ингээд 260 хоногоор ингээд эцэг эхийгээ хамгийн их хайрлуулж, эцэг эхээ хамгийн их ойлгож, сүүлд амьдралын чангаал ноён нурууг нь авч явах тэр 10 нас хүртэлх үлдсэн өрх гэрийн тэр халуун дулаан уур амьсгалыг мэдрэх тэр мэдрэмжийн өгөлгөө бид нэр ингээд тэр хөдөөний хүүхдүүдийг, малчтын хүүхдүүдийг тэгш бус байдлаар ингээд 97%-аар төв рүү хөөгөөд цаашаа сум руу аймаг руу хөөгөөд тэгээд цаашаа гадаад руу явна гэсэн тийм ойлголтуудыг бол бид л одоо ерний үгдийн төлөвлөгөөт аргаар хийж ирсэн байна. За энийг болиулахын тулд бид яах ёстой бэ гэд. За тэгээд залуу багштраас бид нар бас асуулаа. Энэ өдөө ээж аав малчны хүүхдүүд байна уу гэхээр бас улсууд байна. Гараа өргөж байна. За тэрийгээ тэгээд ээж аав ч одоо байна уу гэсэн байна гэж байна. Залуу юм чи байж л таараа. Тэгээд энд малчд байна уу гэсэн байна гэж байна. За та нар тэгээд ээж аавтайгаа өссөн үү? Ээж аавтайгаа малын хажууд байв уу гэхээр тийм бид нар ч ээж аавтайгаа хамт малын хажууд ингээд өсцгөөсөө ээж аавтайгаа хамт ингээд 10 жилээ төгсгсөн гэж ярьдаг юм байна. Гэтэл бол та нар одоо ингээд 97% ингээд хийгээд хаагаад үзэхлээр за тэгвэл та нар хамт төгссөн бол ээж аавтайгаа хамт төгссөн бол тэгвэл та нар дээр нь аль сургуульд яаж сурсан байх вэ? Тэгэхээр сумын сургууль сурсан гэж байна. Дараа нь аймгийн сургууль сурсан гэж байна. Хот руу явсан гэж байна. Тэгвэл та нар багада ээж аавтай сурсан уу? 97% сургуульд явсан гэж байна. Тэгээд ингээд бодоод үзэхлээр эдгээр бол хүүхдүүд бол одоо өнөөдрийн багш нар ч байна уу, ажилчин ч байна уу, хин ч байна уу, одоо ямар ч доктор ч байна уу хамаалга, ерөнхийлөгч байсан хамаалга. Бүгдээрээ 97%-аар тэгэл явсаар гал өөр газар л